Сайн байцгаана уу? Матай 4-р бүлгээрээ та нартайгаа эргэн уулзж байгаадаа маш их баяртай байна. За, Матай 4-р бүлгээс авсан үгээсээ та нартайгаа хуваалцъя. Тэгээ эзэн энэ бүлгээс надад ямар эрсдлүүдийг өгөөд, ямар ойлголтуудыг бас өгөхийг хүсэж байна вэ? За, Матай 4-р бүлэг дээр 4:16 дээр харанхуйд суугчид их гэрлийг үтсэн тухай гарч байгаа. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл туссан гэд ийм эрхлэл байгаа. Тэгэд энэ эрхлэлээр дамжуулан харанхуйд суугчид руу үхлийн сүүдэрт нутагт сууж байгаа тэр хүмүүс рүү яг энэ бүлэг дээр бас гардаг тий. Петр, Андрей, Яаков, Яахон дүүрийг эзэн дуудаад намайг даг гэж хэлээд тэр ажлаа хийгээд загсаа барьж байхад нь би та нарыг харин хүмүүсийн загасчд болгоно гэж дуудаад тэгээд эдгээр харанхуйд сууж байгаа үхлийн сүүдэрт тэр нутагт сууж байгаа хүмүүс рүү илгээж байгаа. Яг энэ түүх намайг үнэхээр сэтгэлд огтлууллаа. Эзэн надад энэ горвогийн энэ харанхуй нийгэм, энэ харанхуй ертөнцид байгаа тэр харанхуйд сууж байгаа үхлийн тэр сүүдэрт даарад сууж байгаа, уйлаад сууж байгаа тий зүрх сэтгэл нь бүр харанхуйгаар дүүрчихсэн байгаа хүмүүс рүү хүмүүсийн загасчд болоод яваасай гэж хүсэж байгаа юм шиг яг тийм мессежийг надад өгч байна. Тэгээ намайг бас миний сайн дагалдагч байгаарай гэж хэлж байгаа юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр Петр, Андрей, Яаков, Яохныг тэр намайг даг гэж хэлэхэд тэр дайруу хийжсэн бүх ажлаа бүр аавыгаа завтай норхоод босоод шууд дагж байгаа энэ байдлыг бас олж харсан. Эзэн намайг даг гэж хэлэхэд, эзэн намайг Есүс намайг яваач гэж хэлэхэд, хүрээч гэж хэлэхэд би шууд босоод тэр дагдаг нэгэн байхыг үнэхээр бас хүсэж байна. Яг тийм дагалдагч болохын төлөө бас үнэхээр гуйн залбирч байна. Ийм ойлголтыг авлаа. Үнэхээр эзэн намайг сайн дагалдагч минь байгаа чи. Надтай ойрхон байгаа чи. Над руу залбирдаг байгаа чи. Миний юу хэлхийг бас сонсдог тэр сонорч ихтэй байгаа чи. Сонсоод бас шууд тэр дойроо босоод хэрэгжүүлдэг нэгэн байгаа чи гэж хэлж байгаа юм шиг. Тэр үхлийн тэр сүүдэрт сууж байгаа харанхуйд үнэхээр олон хүмүүс сууж штэ. Тэр харанхуйд байгаа хүмүүс рүү очооч тий. Би чамайг хүмүүсийн загасчин болгож гин гэж намайг дуудаж байгаа, намайг уриалж байгаа юм шиг. Тийг санагдлаа энэ бүлгийг уншаад. Үнэхээр эзэнд талархаж байна. Үнэхээр бас гимшлийн залбирлыг өөрөхийг хүсэж байна. Эзэн минь үнэхээр талархаа яваа. Би таны сайн дагалдагч байгаа бодлоо үнэхээр гимшиж байна. Та намайг олон удаа бас дуудаж, олон удаа намайг тийшээ яваач, энд хүрээч, тэрлөө залгаач, намайг тунхаглаач тий. Надаас битгий хичээж гэж хэлж байхад би хэрэг босож хийгээгүй хадлаа үнэхээр гимшиж байна эзэн минь ээ. Тэгээ олон тэр харанхуйд сууж байгаа таны гэрлийг мэдэхгүй байгаа. Таны гэрэл тусаагүй байгаа тэр олон хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс рүү бас хүрээгүй харин өөрийнхөө амьдралд тэртэж бас өөрийнхөө амьдралыг л гэж явж ирсний хадлаас гимшин залбирч байна. Энэ өдрөөс эхэлж намайг тэр олон харанхуйд сууж байгаа хүмүүс рүү илгээгээч. Би бас таны сайн дагалдагч байхыг үнэхээр суралцахыг хүсэж байна. Босоод тэр дайруу босоод хийдэг, тэр хэрэгжүүлдэг үйлстэй нэгэн байхад үнэхээр туслаач. Үйлстэй дагалдагч, үйлстэй итгэгч, үйлстэй амьдралыг үнэхээр танаасаа үр жимстэй амьдралыг танаасаа үнэхээр гуйн залбирч Иесус Христийн нэрээр амен. За баярлалаа эзэн минь ээ. Тэгээд энэ өдөр сонсож байгаа бас хүмүүсийн зүрхэнд нь та өөрийнхөө үгийг бас хэлэх болтугай гэж гуйж байна. Та бас өрөөгөөрөө тэдний зүрх сэтгэл, оюун бодол, сүнсийг нь эдгээр үгсээр өрөөх болтугай. Амен. Та дараагийнхаа бүлгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэ өдрийг нь эзэн хивээж өрөөх болтугай гэж
өрөөгөөд дуусгая. Амен. Баярлалаа.